Монгол Улсын их хурлын гишүүн улсын хурал дахь Монгол Австрийн парламентын бүлгийн дарга Инх Амгалан бүгд найрамдах Австри улсын үндэсний зөвлөлийн гишүүн тус зөвлөлдөх Австри Монголын найрамдлын бүлгийн дарга Эва Эрнст Жеж тэргүүтээ төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа. Уулзалт хийхэд улсын их хурлын гишүүн улсын хурал дахь Монгол Австрийн парламентын бүлгийн дарга Бат Амгалан төлөөлөгчдийг Монгол улс тавтаа зочлохыг ураад хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 60 жилийн ойн баярын мэндийг дэвшүүллээ. Бүгд найрамдах Австри улс нь Монгол улсын 3 дахь хөршийн нэг бөгөөд Европын холбоо түүний дотор Австри улс манай улсад өрнөсөн ардчил зах зээлийн эдийн засгийн шийдвэрлэлтийг тууштай дэмжиж ирсэнд нь талархаж байдгаа илэрхийллээ. Мөн хоёр улсын харилцаа хамтын ажиллагаа нийгэм улс төр эдийн засаг боловсрол, эрүүл мэнд, соёлын салбарт тасралтгүй өрнөж байгааг улсын хурал дахь Монгол Австрийн бүлгийн дарга Бат Амгалан тэмдэглээд цаашид хоёр улсын хувийн хөвшлийн хамтын ажиллагаа иргэд хоорондын харилцааг идэвхжүүлэх эрмэлзэлтэй байгаагаа дурдлаа. Бүгд найрамдах Австри улсын үндэсний зөвлөлийн гишүүн тус зөвлөлдөх Австри Монголын парламентын бүлгийн дарга найрсаг дотноор хүлээн авсанд улсын хурал дахь Монгол Австрийн парламентын бүлгийн гишүүдэд талархал илэрхийлээд Монгол улс нь хүний эрх хэрэгжүүлээг хангах ардчлалын нийтлэг үнд зүйлсийг тууштай хамгаалж ирснийг онцлоо. Австри Монголын хооронд дипломат харилцаа тогтоосны 60 жилийн яваа тохиож байгаа энэ цаг үед хоёр орны парламент хоорондын хамтын ажиллагааг идэвхжүүлэхийн чухлыг тэмдэглэлээ. Тэрээр хоёр орны ардчлалын үнд зүйлсэд суурилсан харилцаагаа баттгах энэ чиглэлээр хамтын ажиллагаагаа өргөжүүлэхийн төлөө хүчин чармаалт гарган ажиллахаа илэрхийллээ. Дэлхийн улс орнуудын өмнө тулгарч байгаа цар тахал олон улсын харилцаа геополитикийн ээдрэгтэй нөхцөл байдлаас үүдэлтэй нийгэм эдийн засгийн томоохон сорилтууд болон уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг хамтран хэрэгжүүлэх арга хэмжээний талаар ярилцаж хүндрэл бэрхшээлийг хамтын хүчин чармаалтаар давна гэдгийг талуус санал нэгтээ илэрхийлсэн. Мөн байгаль орчныг хамгаалах, уур амьсгалын өөрчлөлтийг бууруулах, хүнсний аюулгүй байдлыг хангах, боловсрол, эрүүл мэнд, хөдөө аж ахуй, сэргээгдэх эрчим хүч, дэд бүтцийн салбарын хамтын ажиллагааг эрчимжүүлж хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх талаар ярилцаж санал солилцлоо.